Мөнгө алдвал юу ч алдаагүйтэй адил. Эрүүл мэндийн алдвал ямар нэг зүйлээ алдсан тооц. Харин зан чанарын алдвал үхнээ алдсан гэсэн үг. Лански бол мафийн домогт санхүүж, Мерланскийн амьдралын тухай өгүүлэх тавин хэмнэлтэд амдарчилсан драм кино юм. Киноны үйл явдал нас дээр гарсан Лански мөнгөний асуудалтай зохиолч Дэвид Стоуныг хүслэн өөрийн амьдралын түүхийг бичүүлэх болсноор эхэлнэ. Үүнээс хойш бид түүний дурсамжаар дамжин Манхэттны гудамжинд өсөж төрнсөн багнаас овчин тооцоотой залуу үе. Улмаар Америкийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болсон замлыг нь хардаг. Кино бүхэлдээ Харви Кейтлийн тоглолт дээр тогтох бөгөөд тэрээр хөгшөрсөн ч оюун ухаан нөлөөгөө алдаагүй хүний дүрийг маш тавин атлаа хүчтэйгээр бүтээжээ. Өндөр дуугаар сүрдүүлэхгүй, сүржин хөдөлгөөн хийхгүй хэрнэ. Өрөөнд орж ирсэн мөчөөс л бүх анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлж чаддаг. Кейтлийн тоглолт киноны гол хөтлөгч хүч болж Мерланскиг их хүнийг зөвхөн түүхэн дүр биш, амьд хүмүүст мэдрүүлдэг. Залуу үеийн Ланскигийн дүрийг бүтээсэн Жо Магроч мөн адил онцгой ажилласан. Тэрээр Харви Кейтлийн ярианы өнгө бие авч явах юм маягийг маш нарийн шингээсэн тул хоёр өөр жүжигчин нэг хүний амьдралын хоёр өөр үеийг бүтээж байгааг гэхээс илүүтэй нэг л хүний цаг хугацааны аялыг харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Ланскигийн бас нэг сонирхолтой тал нь ихэнх гангстер төрлийн кинонуудыг сонгодог хэв маягаас арай өөр өнцөг сонгосон явдал юм. Буудалцаан, мөргөлдөөнөөс илүүтэйгээр стратеги тооцоо, нөлөө болон шийдвэрүүдийн цаадах хүнийг харуулахыг зорддог. Тиймээс киноны уур амьсгал нь илүү намгүм хэрнэ гүн бодол төрүүлэхгүй цөмөө ёстой. Найруулгын хувьд өнгөрсөн ба одоо цагийг холбосон бүтэц маш цэгцтэй ажилдаг. 1980-ад оны үйл явдал гол хүрээ болж түүнээс салаалан өнгөрсөн үеийн дурсамжууд ажмаар дэлгэгдэнэ. Ингэснээр үзэгчид зөвхөн нэг хүний амьдралын түүхийг бус тэр хүний өөрийгөө хэрхэн дурсаж байгааг зэрэг ажиглах боломжтой болдог. Лански бол чанга хашгирч анхаарал татахыг оролдог кино биш. Харин хүчтэй жүжиглэлт, нягт хийцлэл, нарийн найруулгаараа үзэгчдийг ажмаар өөрийн ертөнцид татан оруулдаг бүтээл. Харви Кейтлийн тоглолт, цаг үеийг амьлуулсан продакшн дизайн, тайван боловч итгэлтэй өгүүлэмж нь энэ киног мафийн сэдэвт намдарчилсан драмуудын дундаас онцгой ялгаруулдаг. Мөнгө, эрх мэдлийн тухай дүүхээс илүүтэйгээр хүний үлдээх мөр, нэр хүнд, дурсамжийн үндсний тухай агуул. Та энэ киног үзэх хүсвэл Mizon Segment болон Mizon аппликейшны Dram Zone хэсгээс хүлээн авч үзээрэй.